Окей, өнөөдрийн мессеж. Би нэг өмнө зөндөө хэлжсэн. Бид нар харваа ертөнцийг зөвхөн өөрсдийнхөө өнцгөр, өөрсдийн үннээр, өөрсдийн тулсан туршлага, харж мэдсэн зүйл, итгэл үнэмшлэр хараад, ойлгоод, туулаад явж идэг, амьдраад явж идэг. Чиний үнэн гэж бодож байгаа юмыг, чиний зөв гэж бодож байгаа юмыг бусад хүмүүс буруу гэж бодож болно. Чи өөрөө үнэхээр тэндээ итгэлтэй. Миний л үнэн хамгийн үнэн гэж бодож болно. Гэхдээ тэр нь заавал бусдад үнэн байх албагүй. Чиний дуртай зүйлд зарим хүмүүс дургүй байдаг. Бид нэр бүгд өөр 8 тэр бумуулаа өөр. Чиний үннийг буруудах хүн заавал байна. Хичнээн сайхан үнэн, миний л зөв, одоо миний л амьдарч байгаа зөв гэж бодож байгаа бол тэгэл өөрийнхөө зөвөр л амьдрал та. Бусдыг өөршгөө адилхан болгох гээд өөрийнхөө үннийг туйлын үнэн юм шиг бусдад итгүүлэх гээд бусдыг буруутгаад бусдын амьдралыг одоо шүүмжлээд, шүүгээд тэр хүмүүс ч гэсэн яг чам шиг өөрийнхөө үннээр өөрийнхөө зөв гэснээр ингээл амьдарч байгаа. Хэрвээ чиний үнэн, чиний амьдрал, чиний итгэж одоо үзэж сурсан юм туйлын үнэн энэ хорвоо ертөнцийн бүх хүнийг сайхан амьдруулах юм бол тэгээд хамгийн сайхнараа амьдраад явал та. Тэгэл хүмүүс аяанда чамайг дуурна штэ. Яаж ингэж явсан, яаж ингэсээ надад заагаад өгөөч. Тэгэхээр бусдын өөр итгэл үнэмшил, бусдын өөр сонирхол, бусдын өөр мөрөөдөл, амьдрал, хэв маяг, царай зүс хувцлалт юу гэдгийг сонирхол бүгдийг нь зүгээр тэр хүнд нь тэгэл орох. Чамд таалагдана уу, таалагдахгүй нь хамаагүй. Чамд таалагдах нь албагүй. Окей? Нөгөө талаасаа чамайг ямар нэг юм хийх гэхээр хөө ингэхэ болооч, тэхэ болооч, энийг хийгээч, тэгэж хийгээч гэдэг ингээ хүмүүс чам зөндөө юм хэлнэ. Өөрийн үннээ л даг. Окей? Тэр хүмүүс өөрийнхөө үннийг чамд тулах гэж одоо тэдний бодож байгаа л одоо чухам зөв, чухам үнэн гэж чамайг одоо тэрнгээрээ байлгах гэдэг нөө. Чи өөрийнхөө үннээр яв. Алдсан ч олсон ч энэ чиний үнэн. Бусдыг үнэхээр бүгдийг өөршгөө адилхан болгочоор чи яг ингэ дуртай байх. Эргэн тойрны шиг хүмүүс яг чамтай адилхан ингээд амьдардаг. Яг чам шиг ингээд бүгд яг чиний итгэдэг юмд итгэдэг, чиний гоё гэсэн юмыг өмсдөг зүйдэг болчихвол үнэхээр сонирхолтой гэж юу? Чи үнэхээр тэнд орчинд амьдарч чадах уу? Эсвэл бүгд өөр өөрийн ертөнцтэй ингээд гоё онцгой байхаар тэр ингээд сонирхоод харалтаа шүүмжлэх биш. Вау, ийм хүн байдаг юм шүү дээ. Энэ хүн ийм хүрсэн юм шүү дээ. Энэ боломжтой юм байна. Вау, энэ надад ийм гоё зүйлийг боломжтой гэдгийг харуулж чад баярлалаа. Надаас ийм өөр итгэл үнэмшилтэй. Вау, миний бүр ингээд амар итгэдэг үнэн гэж явж исэн юм чинь ингээд бас ингээд туйлын үнэн биш юм байна шүү дээ. Ийм бас байж болох юм байна. Ингээд юмд сониуч ингээд нэг тийм хүн өөр ээж болно гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хамгийн их амар амгалан ирдэг заяа. Тэрнээс биш бусдыг өөртөөгөө бүгдийг адилхан болгох гээд адилхан хэвэн зутах гээд ингээд төсөөлөд үзтээ бүгдээрээ адилхан хувцалсан, бүгдээрээ адилхан боддог, бүгдээрээ адилхан юм ярьдаг. Бусдын өөр онцгой, бус чамаас өөр байгаа, бусдаас өөр байгаа, олонхоос өөр байгааг зүгээр тайван орхиж хүлээн зөвшөөрч байгаарэ. Сайхан үг хэлж чаддгүй маа гэхэд бас биднэрт чимээгүй байх бас сонголт байдаг шүү. Окей? Чамайг хинч юу гэж хэлж исэн өөрийнхөө үннийг даг, өөрийнхөө хиймээр байгаа зүйлийг хий. Энэ хүмүүст бүр гажиг, тэнэг, солиотой ямар ч санагдаж болно. Тэр хүмүүс өөрийнхөө тэр ингээд итгэл үнэмшлэр тэрийг харж байгаа болохоос тэр нь туйлын үнэн биш. Окей? Хий гэсэн юм а хий. Чиний зорилго, чиний хүсэл мөрөөдөл хамгаас чухал чамд. Окей? Өөр хинч чиний хүсэл мөрөөдлийг ойлгох албагүй. Хинч чиний хүсэл мөрөөдлийг чамаас өөр хинч чиний хүсэл мөрөөдлийг чинь биелүүлээд өгөөд өмнөөс чи явахгүй. Окей? Love you. Love you.